J Modern Home Decor. Rich Organic Cosmetic. За та бүхэндээ орой минь хүргэе. Манай өнөөдрийн подкастаар маш сонирхолтой зочид ирсэн байгаа. Тэгээд зочтой эхнээс нь та бүхэндээ танилцуулъя. Эхний танилцуулах зочин бол Эрдэнэтийн Сагсан мөнгийг тодорхойлдог нэг ирхэн байгаа. Болдбаатарын Ганзойрог ах буюу Жоны ах маань өргөцсөн байна. Урилгыг хүлээж авсан тахта баярлаа. За хоёрт танилцуулах зочин бол бас хүндтэй зочин байна. Манай 2000-ад оныг төлөөлж байгаа спортын мастер Чулуунбаатарын Отгонбаатар маань спортын мастер тий. Отгонбаатар маань өргөцсөн байна. За 3 дахь зочин маань яг одоо үеийн төлөөлөл болсон манай ганц улмгийн Бат Эрдэнэ ямар цолтой зэрэг байна. Одоо энэ жил 10 жилээ төгсөж байгаа. Бас мөн адил хоёр ахыгаа одоо араас нь маш сайн ирээдүйтэй тамирчин гэдгийг харуулж одоо үедээ бол бас нэлээд сайн амжилтыг үзүүлээд байгаа. Үлгэр жишээ үзүүлж байгаа бас дүү маань оролцож байна. За ингээд дөрөв дэх зочин маань болохоор манай Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувлын зохицолборын хөдөлгөөний засалж эмч маань оролцож маш ховор мэрэгжил тэгээд Эрдэнэтот манай 2-3 хүн байгаа гэж сонсч ирсэн. Тэгээд урилгыг хүлээж авсан нэгдүгээр та бүхэндээ маш их баярлж байна. Тэгээд хэдүүлээ сайхан чөлөөтэй ярилцъя. Эхний асуулт би Жоныхаас асуумаар байна. Мэдээж Жоных маань 90 оныг төлөөлнө. Яг тэр үед одоо тамирчны хуваар тэр үеийн Сагсан бөмбөг ямар байсан бэ? Одоо ч ингээд Сагсан бөмбөгийн мэдээлэл маш их одоо гадуур ингэж тархдаг болсон. Тухайд одоо Сагсан бөмбөгийн мэдээлэл юу нь яаж явдаг байсан бэ? Сонирхол байсан уу? Тухайд одоо Сагсан бөмбөгийн мэдээлэл, Монголын Сагсан бөмбөгийн мэдээлэл гэдэг юм маш ховор. Тийм ээ. Энэ бол үндэсний телевизээр нэг улсын аварга үзчихдэг. Тэр үеийн стадион, кепс гэдэг нөгөө сэтгүүл дээр тэдний мэдээлэл гардаг. Тэр сэтгүүлүүд болохоор Эрдэнэтийн шуудан дээр нөгөө сар болгон ирдэг. Тэрнийг тиймэрхүү юмар л бид нар Сагсан бөмбөгтэй ерөөсөө л тэгжил үзэж тэрүүгээр холбогдож байдаг. Бид нарт өмсөх хувцас, мак нэтэрэ тийм юм байхгүй. Бид нар тэдний тоглолтыг үзээд тэрэн дээрээс одоо өөрсдийнхөө одоо орсдлгүүртэл байдаг байсан юм да 6 төгрөгийн юм цагаан макнууд тийм мак аваад нөгөөдхийг ингээд нөгөө Pistons, Chicago Bulls интернет цолборж жоод будгаар тавьдаг. Тэгжил өмсөж гангардаг байсан. Тэр үед манай ангийн хүүхдүүд нийлээл өөрсдөө нэг манай ангийн хүүхдийн сөхөгийн их чинь баднаагч юм ойдог байхгүй. Тэгээд тэр ойдог юугаар нь юм цамц соёолаад өөрсдөө будгаар цолборлаад өөрсдөө энэ чинь Америкийн далбаа хийж аяад Lakers гэдэг нэрээ өгөөд ангидаа тийм NBA-гийн багтаал байсан. Тэр үед бид нар заал олдохгүй. Ер нь бол спортын төв ордон бие тамир спорт хороо гэл хоёр л заал байлаа шүү дээ. Тэгээ 10 жилийн сургуулиуд заалтаа. Сургуулиуд бид нарт заал авахгүй шүү дээ. Тэр үед чинь ингээд хүүхдүүдэд ингэж мөнгө төгрөг төлж заал мааланд орно. Аймгийн бие тамир спорт орон дээр орой очиж бид нар мөнгө төлж нэг тоглолдог. Бусдаар бол тэгэл 1-р 10 жилийн гадаа самбар дээр л ерөн шороотой байлтал тоглож өссөн шүү дээ. Тэгээ бөмбөг олдохгүй шүү дээ бид нар. Тэгэл олдвол 13 бөмбөгөөр тоглоно. 13 бөмбөг гэдэг нь юу вэ? Нэг эрзэн нэг тийм арай жоохон сагсны бөмбөгнөөс арай жижигхэн. Хэмжээ нь арай дөхөж очиж байгаа дэр нь. За дөхөж хамгийн хүүхдүүдийн 13 төгрөгийн бөмбөг байхгүй тий. Зүгээр сагсны бөмбөнд дөхөж очиж хэмжээгээр хамгийн том хүүхдүүдийн тоглодог бөмбөг тэр эрзэн бөмбөг шүү дээ тий. Ерөөсөө л дундаа нэгэн бөмбөгтэй шүү дээ. Тийм бөмбөг олдохгүй. Олимпийн цагаартай балгаар бөмбөг. Тэгэл тэр хүүхдээ орой ахнаар зааланд очихдоо дуудана. Нөгөөх л аад урилгаар шүү дээ. Тэгээ тэр нь ангийнхныгаа дагуулж очих тийм. Тэр гоё бөмбөгөөр тоглохын тулд тэгжил цуглаад тоглодог байл. Хувцсны өв тийм байсан юм да. Одоо би бас айгүй их сонирхоод пүүз яадаг байсан. Бид нар нөгөө NBA үзээд түрээтэй пүүз гэдэг юмыг харцсан. За тэр л амар. Бараг л өмсчүүл нисгээд байгаа. Тэгээд яг тэр үед чинь үйлчлэгээний төвд нэг тийм цагаан түрээтэй арьсан пүүз ирсэн нэг хавх гэсчүүлээ юу ч үлээ тий. Тэгээд тэр нь ингээд жижиг хөлтөнгүүдэд бол таараад мен шиг 46 мургаатанд байхгүй шүү дээ бараахгүй юм чи.
Тэгээд нөгөө Шанхай чинь 44 арьс манаас дээш баг олдохгүй шүү дээ. Тэрийг чихэл уруугаа ингээл мандалгаа тэгэл өсөл тоглодог байсан. Тэгээд 10 жилээ төгсөөд би нэг дээр нөхөн 11 клубд очиход тэнд бас л дандаа Шанхай өмсдөг байсан шүү. Тэгээд тэр баг маань нөгөө Athletes in Action гэдэг Америкийн тийм юутай байгууллагатай хамтарч ажилладаг. Тэр шугамаар манай багт пүүз тавигддаг. Намайг очсны дараагаар Nike пүүз ингээд багийн маань бүх тамирчид тавигдаад өмсгөд амар гоё. Яг л сайзаар ирж шүү. Цаанаасаа л бүр нэг амар гоё таата. Тэр чинь яг л ур чадвар тэгэл төдий чинь яг л гарна шүү дээ. Тэр хэмжээгээр хүн сайн гүйжин, сайн өсөржин, сайн тоглож. Athletes in Action шугамаар Америкас баг ирж тоглолдог шүү дээ. Тэгэхээр бид нар жилдээ нэг л хангалттай тэр мөн чинь тэгэл дороо шүү дээ. Тэгэл дараа жил хүртэл хийсэхгүй. Тэгэхэд Athletes in Action-д ирсэн тэр Америк тамирчид амар гой бүүцтэй ирнэ шүү. Тэгэл нэгээр ингээд найзлаад ингээд бооштой тийм. Энийг шиг гэдэг нь бас тийм бид нар чи өөр найрах нь шүү дээ. Ерөөсөө найрах юугаад хийж штэ ингээд тэгээд бид нар чинь Монголд бас нэг 7 хоногийн бид нар чинь тэднийг дагуулад Эрдэнэт дарах ингээл тойрол бас тоглолт Монголд тэгээд Улаанбаатарт тоглолт тэгээд явдаг байсан. Тэгээд тэднээс ингээд тухайн үед дагуулаа гэрмэртэй очиж цоолтой гадуур дагуулад явна тэгж жагаад явахт нь ингээд Монголд дурсамжтай өгөн тэ нэг аяг өгчин тэ тэгэн гутаа асууж байгаа л тэр чин ганц л үг сурж байгаа change shoes гэдэг үг. Change shoes гэдэг. Тэгээд зарим Америкууд нь амар харамжчтэй. Үгүй шүү дээ. Зарим нь бол ингээд шууд одоо тэд нар чинь тэгээд ганц пүүз хэргэлдэггүй те. Ингээд 2 3 пүүзтэй тэгээд зарим нь бол бүгдийн шууд өгч шин. Зарим нь бол нэг ийгэж өгөхгүй шүү дээ. Тэгээд зарим нь пүүзтэй өгөх, зарим нь пүүзгүүл үлддэг шүү дээ. Тэгвэл одоо дараагийн үе рүү гараа. 2000 онд за пүүзнээс эхлэе. Пүүз ямар байсан юм? Пүүз бол одоо яг ховор байсан да. Тийм, ер нь бол ховор байсан л да. Тэгээд тухайн үед бол бид нэр одоо шак гэдэг нэг яг од болж исэн пүүз. Нэг харам өхөөсөө болтой. За тэгэл тэр пүүзийг авчих юм бол баазар нийлэхгүй би 2000 онд. Тэгэл ерөөсөө тэр юу нэ сургуулийн коридор очиж нөгөөд чинь чардаг пүүз гэл тийм. Тиймэрхүү пүүзнүүд ирэхэд өмсчл байсан да. Тэгээд за Бат Эрдэнэ сонсоод ямархуу байна. Ер нь бол бараг итгэхгүй шахал шүү дээ. Гэхдээ энийг ер нь иймэрхүү одоо ярихад ингээд сонсч ирсэн юм ер нь. Ер нь сонсч ирсэн. Тэгэл хамаадных сакс тоглохын нар яриад нэг юм байсан гэл. Та нараас айгу азтай мацтай гэл. Одоо жишээл та нарын хувьд болохоор яаж пүүцний сонголтыг яаж хийж ин жишээлбэл бидэд бол манай үеийнхэн бол одоо пүүцийг бол хүссэн газар руу орол хүссэн пүүзэл тий. Өөрийнхөө хамгийн дуртай дэмждэг хүн ч юм уу. Тэгээ тэрнийхээ пүүз мүзийг хаал. Оюнбат ч одоо хэдэн оны залуу лээ? 93 оны. Тэр чи бас яг л ингээл та нарын үед бол асуудалгүй байсан биз дээ тий. Гэтэ яг одоо үеийн шиг гэхдээ яг байх. Бас тийм ээ. Арай гайгүй. Яг одоо бол Жонныхаа юу гэж бодчих юм бэ? Баргийн тулцсан баха. Юу н пүүзний сонголтын дээр бол. Одоо үнээс цааш бол юм байхгүй. Хаанаас ч асуудалгүй болчихсон. Яг 2000 онд Sky Hawks гэдэг баг 11-ийн тэр чигээр очижсэн байхгүй. Тэгэхэд бид нар яг мэрэгжлийн баг ямар байд юм бэ гэдгийг тэр үед харсан. Тухайн үед нь бид нарыг ингээд цаас өгөөд хувцсны арьцмаар, гутлын арьцмаар гэдэг бүгдийг бичүүлдэг байхгүй. Бичүүлээд бид нар өөрсдөө арьцмаарыг бичээд ингээд буцаагаад өгсөн. Тэр цаашаа авч ороод нөгөө цаашаа нөгөө юугаар л явуулсан юм шиг байна. Факсаар. Тийм, факсаар хойд бол факсаар л явуулсан тийм. Тэгсэн чинь уучлаараа гутлынхаа хэмжээ нөө хөлнийхээ хэмжээнүүдийг зураад явуулчих гэдэг факс буцаад ирсэн. Дахиад нэг цаас ирээд бид нар бүгдээр гутлаа тавьж байгаа хөлөө тавьж байгаа тухайд ингээд балаар тойрол зураад дээр нь нэрээ бичээд ингээд явуулсан. Тэгээд нэг 7 хоногийн дараа гарч илүү хувцаа хангалттай ирээд аваараа гэв. Тэгээ яваа очсон чинь бэлтгэлийн цамц өмд тэгээд тоглолтын маг шорт нь 2 ээлж. Тэгээд пүүз нь 2 ширхэг. Нэг нь бэлтгэлийн пүүз, нөгөөх нь тоглолтын пүүз. Тэгээд хөлсний альчуур гэдэг чинь одоо бид нар чинь ингээд нөгөө цагаан кистний чинь гарандаа амир яг тэр чинь нөгөө тамирчид өөрхий ийм очиртай байна байсан шүү дээ. Энэ минь чинь бодвол нөгөө өсөн доош рүүгээ оруулахгүй гэдэг тэр үед чинь бид нар зүгээр гангараа л гэж боддог байсан шүү дээ. Тэгээд тэр альчуур тэр чинь 2 ширхэг. Тэгээд том цүнхнийхээ карман дотор нь
Кармагийн онгойлгосон чинь миний номер байж байгаа. Зүгт. Тэгээ тэр ингээ номероо гаргаж ирээд энэ дүүгээр хуулаад энэ дүүд тэгэхээр одоо номер маань тий. Тэгээ хүн болгонд Nike бөмбөг нь. Тэгээд бид нар тухайн үед бүүз маань их гоё таалагдаж байлаа. 2 бүүз. Бид нар тэгж бэлтгэлтэй өмсөх тоглолтоондоо өмсөх гэдэг юм байгааг байхгүй шүү дээ. Нэг л бүүзэл ингээд тагиш нэг нь бариад тэгэл хэрэглэн дээ шүү дээ. Та нар ингээд нэр хүндтэй компанид ирж байгаа учраас та нар бас заавал уцтай тэр үед уцтай хүмүүс авар байдаг гэсэн шүү дээ. Тэгээ бүгдээрээ гар уцтай. Залах хүн байхгүй шүү дээ. Хоорондоо тэгээ энэ тэнд ингээд суугаар ингээд том уцнууд ингээд тайруулаад ингээд бүгдээрээ орд ордоо ингээд уцаа гаргаад тэгээд бараг л байна шүү дээ. Тэгээд ингээд мейкерд ингээд шахалтаад ингээд явж байгаа нөгөө тэгээд хаяа дугуурлаа хамстай тэгээд чигэлдээстэй хөрлөө тэгээд гоё уцаар яриад явдаг. Наад чардаг бүр гайхаад шүү дээ. Үлгэр яриад байгаа юм шиг. Яг л нэг тийм тэгэл бид нар за хангалт гэдэг нэг юм байх ёстой юм байна те. Ингэж ирдэм байх гэдгийг бид нар одоо ч сонсоод байгаа юм. Тийм Skyline тэр хангалтыг хараад анх ямар гоё юм бэ л гэж бодож байсан. Утгаагийн хувьд лиг тоглож ирсэн. Хэдэн онд вэ? Ер нь бол 2006 онд лигт л орж ирсэн. Багш Жонагш нөгөөдөр уцтаад. Шарвах ч нэг юу байх ч наа лигийн баг бүрдүүлэх байгаа юм шиг. Очоор нэг шалгуултанд ороод үзэтгэж игээд. Тэгээд давааж битээ зөв очижсэн. Тэгээд ерөнхийдөө тэр шалгуултанд ороод тэгэл ер нь Баян зүрх бүүс гэдэг баг даарал. Тэр ер нь баг солиог үдээ тэгээд 12 он хүртэл ер нь бол 2006 оноос 12 он хүртэл 6 жил явсан юм шүү дээ. Тийм тасалбар болсон юм шүү дээ. Тэгээд яг хав тэнцээ байж хат бол алтан мөнгө хүрэл медаль дээлигээс л авсан. Тийм үү. Эхний жилдээ бол бас даалуулсан бидэд ч ороод ирээс баг хожил аваг. Тэгээд 8-аас 7-оос 8 онд хүрэл тэгээ 8-аас 9 онд мөнгө аваад тэгээд тэгэхээр эхний жил хүрэл аваад дараагийн жил нь мултраад дараа жил нь хүрэл тэгээ мөнгө тэгээд нэг мултраад тэгээд алт аваад тэгэл ямар багтай тоглож аврах вэ? Хасаа үлэхтэй санагдчихсан. Тухайд одоо цалин авдаг гэсэн үү таад? Аав. Ер нь бол цалин хангамжил харцангуй бас гайгүй байсан. Ер нь бол яг хугацаанд цалингаа тавина. Тэгээд нэг тоглогчдынхаа дур чадраас хамааруулаад бас дотор тэр нь бас нууцлалтай. Жохон зүрхнүүд байсан биз дээ. Тухайч нэг 500 орчим мянган төгрөг авч ирсэн. Чи баян юу юм байсан. Тэр нь бол цалинтай лав видео чинь цалинтай лав юм байсан. Тэр нь бол сүүлдээ цалинтай мөртлөө хоол молд оруулж байгаа гэсэн. Тийм. Улаанбаатар зүг байсан мөртлөө. Сони. Сүүлдээ. Ер нь бол сүүлдээ тэгээд юунд хотод тэгээд очиж басан төө тэгээд энэ эрдэгтэй яг нөө мэдэгддэг байсан. Үедээ бол ялгаар яваад байдагсан. Яг юмдэр цэл авсан юм байна. Тийм. Сайн л хэлчихсэн шүү дээ. Хамгаа авгийн эднэр чинь нэг баг уу? Тийм тэр нэг танан нэг тэлж тулгаах uuсан цог нэг багт байсан юм чи. Тэгээд нэг тэмцээн зохиож явахдаа хотгойн манай нэг найзууд юу авах гээд байна. Тэмцээн лигт орох гээд байна. Чиний гайгүй төвийн хүмүүс байна уу гэдэг хэлжсэн. Тэгээ би тухайн үед л нэг гээдэг шүүчин юм бэл манайхаас чинь 2-3 хүмүүс очиж ирсэн. Тэгээд нөгөө хэд мань нийлээд нөгөө эрдэнтийнхнийгаа цуглуулад гэнэ амгаа хэдэр нийлээд тэгээд ерөнхийдөө танан гэдэг баг нэлээд гайгүй. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Танан гэдэг баг бол Монголын одоо бүх тухайн үед зохиогдсон тэмцээнд яг доороос нэг сүлээл дээшгээ бүх тэмцээнд нь ороод авралсан. Одоо тийм л баг л та. Анх үсгэл манай нэг эрдэнтэй хүүхдүүдээр л чамба өөрөө за сагсны баг тэгж байгуулж ирсэн. Үсгсэн тийм. Ер нь бол баг эрдэнтийн баг гэхэд эрдэнтийн бүгд тийм. Тэгээд тэр багч ингээд нөгөө доогоороо ингээд гайгүй явж болж байгаа л
ингээл чанарын сайжраад дээшлээд ирэхлээр хүчин хөрхөө болоод ирэхлээр мэдээж тэрэн дээр ч нөгөө зузаалтаа уугаа болдоо ихэд одоо даваа тэ бүгд дээрээ нэмэгдсэн шүү дээ тийм. Тэрнээс өмнө бол дандаа манай эрдэнтийн хүмүүс байсан шүү дээ. Яг би нэг юм аягүй сайн санддаг. Ерөнхийдөө ингээд тэмцээн болно. Тэгэл хагас мөцөн тэмцээн болно. Тэмцээн болол гараад ирэх хөл ерөөсө багаар нь тэр одоо тэгээ тухайн үед чинь тэгэл оюутнууд л байгаа шүү дээ. Оюутнууд тэгэл ер нь тийм байж ах үед л бүгдийг авч гараад бүгдийн сайн хоолнд оруулаад тэгэл кино үзүүлээл тэмцээнд хожсон чожигдсон ч хамаагүй тийм. Ер нь бол тэгэл тийм аягүй сэтгэлтэй тийм хүмүүс сэтгэл гаргахаар ч сэтгэл гаргах Тэр чинь хөнгөлж байгаа шүү дээ тийм. чонойхоо хуруу тулгах те далийг ишгэх бэртлэл байдаг гэсэн те. Тэгэлгүй. Тэрэн дээр ямар арга хэмжээ авдаг вэ? Одоо мэрэгжлийн эмч ирсэн байгаа дээр хэдүүл бас нэг дүгнэлт гаргуулж хараа. Тэг болох шүү дээ. Тэгээд тэр үед ч одоо тэгээд баг эмчгүү зүгээр л ахнар л биш нарын эмчнэр шүү дээ. За одоо тэг одоо давстаа харцаагаар шавшаараа те боогоороо тухайн үед одоо нэг бити өдлөгөр ингээл нэг тийм болохтойхон эмчилгээтэй байсан шүү дээ. Тэр үед чинь баг л за сайн боогод гарч болохоор бол гаргаа гэж гаргацдаг л байсан шүү дээ. Хацгаахгүй тийм гүүж чадчихвэл чи багтлэр их тийм за шагааны бэртэл хэр хэцүү вэ хэр хүнд вэ те тэр Дуурчааг бол гээл. тэр үед тийм юм чинь одоо ингээл хараад тахлаар аягүй сайн шүү дээ. Нэг жоохон ингээл нэг хазгаа гişгүүгүй нэг жоохон өвдгөн даруулвуугүй л нөгөө чагтанд урагдсан гэж юм юун сэмэрсэн байна гэж юм. Тэгээд амар урт хугацааны одоо амралттай одоо хөдөлгөөн оройроо гэл ингээд гэдэг тэр үед бид нэг тийм юм ерөөсөө байгаагүй шүү дээ. Отгоогийн хувьд ямар байсан? Бэртэл авахар яад байсан? Одоо жишээл за шууд нэг юм бэртлийг тодорхойлж хуруугаа туулгана шүү дээ. Тэгэхээр яг ямар арга хэмжээ авдаг байсан? чи сайхан ингээд татаад гэж би ч тийм татаад за одоо зүгээр за гараа ямар амттай ингээд ингээд нэг боомор айднаа тоглож байгаа ингээд бүр ингээд энэ хуруу ингээд иргэчж байгаа байхгүй дээш гараа ингээд чи нэг өөр за хоог нь тэгж байгаа байхгүй талбайгаар гараа тоглож байгаа чи татаад авчихсан ингээд иргэчж байгаа яах вэ татаж байгаа зоохоо тоглол гэдэг тэгээ гараа яах ч гэдэг тэгэл тоглолт шагаамаар одоо тэгээд тухайн үед тэгээд шагаан энэ гიშгцэн хүмүүс зүгээр дэвс гэдэг зүгээр дэвсүүдэл тэгээд үсрээд ингэж байгаа. За одоо зүгээр хараад тоглол гэ. Ингээ зогсооч дээ. Манай эмч сая оюун бацсан дотроо бацсан энэ бүр аягүй сайн. За Бат Эрдэнэ үед яа одоо. Одоо л тэгэл ер нь бол клуб болгон л эмчтэй болцсон. Тэгээ хотын тэгэл клуб бүр одоо сая улсын аваа харахад л бас дахиад улсын аваргын одоо нэг комиссаас дахиад эмч гэж ирлээ дээ. Тэгэл бүр бүх юм шинжилгээ ухааны талаас ханддаг болсон. За тэгэхээр ингээ оюун бата 90 онд хуруу тулахаар татдаг байсан. Энэ 2000 онд татдаг байсан. Одоо 2025 онд татж байна. За энэ зөв хуруун дээр. Ер нь бол буруу. За. Одоо нэг спортын ангаахын одоо яг багуудад агаад нэг хөгжил нь маш өндөрөөр явж байгаа шүү дээ. Одоо спортын мэрэгжлийн баг гэх юм бол одоо хөдөлгөөн засалж байна, хоол зүүч байна, сэтгэл зүүч байна. За тэгээд нэмэлтээр авдаг нь одоо хүчний дасгалжуулагч юм уу тиймэрхүү нэмэлт юмнууд нь явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол одоо багийн тамирчдыг ямар байх, хөдөлгөөний талаас ямар байх гэдэг асуудал нь хөдөлгөөн засалч нөр шийдэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд тоглолтод ороход бэлэн байна уу? Тэр хүн одоо тоглоход бэлэн байна уу? Бэртэл нь яаж ийн? Бэртлээ сайж урдсан зэрэглэх үү? Тиймэрхүү арга хэмжээг нь ер нь л авах гэсэн. Одоо энэ хурууны асуудлыг бол ер нь л одоо хүн болгон л ярьж байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар гэмтэх юм бол хэрвээ мултрал байх юм бол мэдээж харагдаж шүү дээ. За энэ хурууч мултарсан байна. За мултралын ямар нэг сууж байгаа эмчтэр очиж мултралаа орууллаа. За тэгээд хүүтэн жингээ тавиал хөдөлгөөнийг хориол эсрэг талынх нь хуруутай хамт ер нь бол боогоол. За тэгэл ер нь бол 14-өөс 21 он. Тэгээ мэрэгжлийн эмчтэр очиж үзүүлнэ гэсэн үг. Ямар нэг эрдэнэтийн зураг авах болно гэсэн үг. Уграл байна уу? Мултрал байна уу? Мултрахтаа ямар нэгэн ясаа гэмтээсэн байна уу? Тэрийг ер нь шийдчихэд тэгээд хэд хоног хөдөлгөөн хорих вэ гэдэг шийднэ гэсэн. Тулахаар яхаа. Одоо тулахаар тэр татдаг ч одоо зөв буруу. Ер нь бол шууд хөдөлгөөнийг хориол эрүүл талын гартаагаа л ер нь бол боочих хэрэгтэй гэсэн. Тэгээд хүүтэн жин тавиал. Хүүтэн жин тавихгүй учраас нөгөө өрөвсөд хавтчаад байгаа гэсэн үг байхгүй. Одоо ер нь бол шагаа бас адилхан. Шагаагаа хишиглээ ямар нэгэн байдлаар хугарал мултрал биш л байх юм бол чанга боолт хийлээ. Тэгээд хүүтэн жингээ тавина. Хамгийн түрүүнд авах юм бол ерөөсө боолтоо хийгээл хүүтэн жин. Хүүтэн жин тавиад байгаагийн учраас ерөөсөө л өрөвсөөлөхгүй байх. Энэ би яг гайхаад энэ дивс гэдэг нь яг ямар учиртай юм бол та?
халуун дээр дэвсгээд байгаа байхгүй тэр чинь гол нь. Тэгээд тэр чинь гол нь нөгөө нэг ямар гэмтэл авсныг нь мэдэхгүй дэвсүүлнэ гэдэг бол хамгийн аюултай гэсэн үг байхгүй юу? Одоо жишээ яг эмч үзээд ингээд эхний оншоо тавиад за энэ юм байж магадгүй эсвэл хугарал ч юм уу эсвэл одоо ахилийн урагтал ч юм уу тиймэрхүү юм байж магадгүй гэдгийг нь онцлоогүй гэж өөртөө зүгээр дэвснэ гэдэг бол ер нь бол их гэмтэл байх юм бол тэрийгээ сэтрээгээд дахиад нөгөө нэг илүү гэмтэх эрсдлийг л ер нь бол дагуулж байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Тэгтээ хардаа гой татдаг хүмүүс бидгтэй. Бүр яг амар өвчтэй. Тэнгууд яг нэг эзэг нь бол гой татдаг хүмүүс гэж так гэдэл бүр ингээд. Тэгээ би бол тэрэнд бол айгүй итгэдэг гэсэн. Энэ яг л ингээд татаад зүгээр болох чинь ингээд. Тэгээд сүүлийн сүүлийн сонсоод буруу гэдэг. Үний бүтцэн өөрчлөгчтэй шүү дээ. Одоо энэ маань буруу гэдэг чинь ер нь бол датсных байхгүй. Тийм ээ. Яг хэрвээ ингээд гимтэйгэл тэр үед нэг 14 хоног манаг боочих юм бол яг нэг хуучин хивэндээ орж идэх нь үүнд нэгэ тавиад их юм бол ямар нэгэн байдлаар үений бүтцэн өөрчлөлтөнд орохгүй л гэсэн үг болохоор. За тэгэхээр ямар ч лээс одоо хүртэл нөгөө бидний дунд 2020 онд ингээд ийм гэмтлүүд авах юм бол эдгээр ч айгу буруу юм биш үү гэдэг ямар ч лээс мэрэгжлийн юмч маань хэлж өглөө. Жонхоо юу сагсан мөмөгт яг таныг ингээл эргэл буцалтгүй оруулсан зүйл яг юу вэ? Ер нь тэгэл Байрны ах нар эсвэл нөгөө нэг яриадсан хагас өдрийн өглөөний шууд амжуулалтаа. би ер нь сагсан мөмөгт нэлийн хажуу орсон. Эсвэл 8 дугаар ангид орсон. Байх л өндөр хөвгөл байдаг байсан. Би бүхэн секцэнд явж ирсэн. Би ширээний теннисний секцэнд, боксing секцэнд, цанын секцэнд те бүгд бассейнд бол явсан л байна. Эрдэнэтэд бассейнд ороогүй хүмүүс байдаг л байсан шүү дээ те. Аймгийн тэмцээн болоод нөгөө ангийнхаа эдтэй нийлээд аймгийн аврагт ороо сакс тоглоо явж байхгүй юу. Тэгсэн чинь борхогч намайг харсан юм бэл. Тэгчээд шарав тэлээ явуулсан байсан. За найзыгаа саксаа тоглох гэж хэлээр арай жоохон саксандаа гайг болоод жоохон эвгүй л харагдсан юм шиг байна тий. Тэгээ би болоод секцнээс болчихчихлээ. Би бүх энэ секцэн, теннисний секцэн байсан бүгдээрэнд нь л явж исэн шүү дээ. Тэгж байгаа л манай ангийн хүүхдүүд яг одоо нөгөө спорт сонирхол тэр сэтгүүл мэтгүүл тий тэр болгоныг сонирхол NBA гэдэг юм үзэл ингээл ирэхэд тэгэл яалч байхгүй тэр нөлөө татагдаал тэгэл ангийн хүүхдүүд юу гэж н одоо ч ерөнхийдөө тийм шүү дээ. Одоо тэгдэг баг тий. Ангийнхныгаа л дагдаг шүү дээ. 1-10 жилийн спорт заалны талбайг хүртэл бид нар дөрвөлжин болгож тухай бодож байсан. Хан дээр цаг явдаг шүү дээ тий. Тийм жижигхэн цагийг тэр шүүгчийн одоо нэг багш нар суудгийн артал дээр бид нар тухай тавиулж лээсэн дээ. Тэгэхэд бид нар сагсан бөмбөг тийм л дуртай болсон, орцсон байсан. Тэр үе чинь бид нарыг 8 дугаар анги төгсүүлдэг байсан шүү дээ. 8 дугаар анги төгсөөд темс явж болдог тий. Дээшиг 10 дугаар анги руу орж бид нарыг за темс рүү явуулна гэж тэгж хахад бид нар спорт заалаа будаал өөрсдөө тэрийг яагаад гадаад талбайгаа янзлал ингэхэд тухайн сургуулийн удирдлагууд бид нарыг суулгаж байгаа заавас сургуультай үлдэх юм хийсэн гэл бид нар 9 дугаар ангидаа орж ирсэн. Тэгээ сагсан бөмбөг авраал 10 жилийн боловсралтай болгож гэж хэлсэн. Тэгээ сагсан бөмбөгийг бол яалч байхгүй NBA гэдэг юм руу ингэж орсноор сагс руу орж ирсэн да. Таны өндөр ч одоо хизэнээс юу багасаа өндөр өснөөс бол яг огцом нь бол огцом өсөөгөө би ер нь бол өндөр л хөвгт байсан шүү дээ. Тэгээ ер нь бол одоо бодох юм бол ховор л байсан. Одоо ч одоо юу одоо бол сайхан байна. 18-гийн хасаж бэ. Дандаж өндөр нь одоо баг хэдтэй 85 байгаад байна. Хоёр гарцсан хүүхдүүд баг болгонд баг байх. Харин тийм эмчээс одоо асуугаад энэ ер нь юунаас болж ингэж хөвсөж байна. Хоол идэж байгаа юм. Хоол унднаасаа ер нь их хамаарж байгаа. Дээр нь тэгээд одоо сүүлийн хүүхдүүдийн нэг багаасаа хийж байгаа нөгөө спортын юун зүв байгаад байгаа байхгүй. Одоо ер нь хүмүүс нэг сонголт гэдэг зүйлийг ер нь бол их хийдэггүй байсантай холбоотойгоор одоо нэг ясан нэг бүтцээрээ сунаад байдаг булчин нь сонж өгдөг. Тэгэхээр энэ дээр үе хүмүүс ч ерөөсөд сонголт хийдэгтэй холбоотой. Одоо дээр үе бие тамирын хичээл их юм бол ороод манай өмнө яваад дээр үегээд жоноор хэлчихэж байгаа. тий одоо өмнөх бие тамирын хүмүүс ч болохоор бие тамир орохтой болохоор ороод шууд сонголт хийгээд бие тамирт ордог юм гэж байхгүй шүү дээ. Одоо бие тамирт орох юм бол тэгэл ороод нэг бол бөөнөрөө тоглоно. Нэг бол тэгэл заалт төрөл өөр юм хийцгээгээд явна. нэг бөмбөг хаяал тэгэл тийм бөмбөг хаяал тоглуулаад дуусахаас өмнө аваад тараагаа. Одоо сүүлийн үед болохоор оронгуудын зайхан сонголтын зайгаад өгч байна. Тоглохоос нь одоо хичээл дуусахаас 10 минутын өмнө дуусгаад сонголтыг хийлгэж байна. Тэнгүүт нөгөө ясны өсөд булчин өснө гэдэг юм бол ерөөсөө яваад байгаа. Эдний булчин нэг асуудал өсөд байгаа гэсэн үг байна. Эдгээр нөгөө
зөв сураад байгаа л гэсэн ер нь бол багаас нь. Тэгээ хоолундны асуудал бол угаасаа номер 1. Тэрүүд одоо витамин D хоолунд одоо нөгөө спорт хангахын хөгжиг байх ч одоо нөгөө кальц дутан мутнаас мэдгүй. Одоо эдгээр чинь сүүлийн үед гарч байгаа витаминууд хэрэгтэй. тэгээд одоо идж байгаа хоол хүнсэнд нүрт нөгөө зөв юм идэх юм бол одоо өндөр болно гэдэг юмыг одоо аль ч юу руу ороод өөрөө үзчих боломжтой. Тэгээд яг хэрхэн яаж өндөр болохыг айгаад үзэхэд л ингэж иймэрхүү хоол хүнс арай илүү нөгөө нэг илчлэг ихтэй байна. Спорт ийм хоол идэх гэсэн юмудаа эдгээр өөрсдөө уншаад сурч байгаа учраас яг өөрсдөд нам. Тийм байна. Тэгээ бас нөгөө дээрэс нь юу яа унтах их чухал гэдсэн. Тий. Шөнийн нойр 9 цагаас унтчихэл хүүхд яг гормон тэр нойрны гормон гэж үүдгийг ингээд те. Тэр нэг сайн ялдаг. Одоо нөгөө хүүхдүүд одоо мэрэгжлийн тамирчин болгох байгаа бол ер нь бол эцэг эхчүүдийн нөгөө оролцоо ер нь бол маш чухал байгаа юм. Хүүхдээ эртхэн унтуулж байна. Тэгээд одоо хэрэгтэй витамин хэрэгслийг аваад өгч байна. Одоо хичээл спорт хоёрын нөгөө цаг зайгийн тохируулаад өгөх хэрэгтэй байна. Тэгээд мэрэгжлийн хоол зүйч гэдэг байгаа юм чи хоол зүйчдэр очиж сайхан зөвлөгөөг аваад одоо ингээд ямар хоолн дээрээ илүү калори ихтэй байна. Манай одоо ямар хоол идвэл ингээд ийм байх боломжтой гэдэг одоо нөгөө мэрэгжлийн хоол зүйчсэн зөвлөгөө аваад шинжлэх ухааны талаас гэх юм уу те. Тэгээ ганц тэр дасгалаараа биш эдгээр чинь яг тэр нэг хоол зүй, унталт, амралт гэдэг бүх юм чи яг л ингээд тэр болгонтой холбоотой болол яваад ямар сандал мэрэгжлийн багууд чинь хуучин бол нэг дасгалжуулагч бүх юм хариуцдаг байсан бол одоо мэрэгжлийн руу орчихлоор яг түрүүний дүүгээ хэлдгээр сэтгэл зүйч, атлетик тренертэй хоол зүйч, эмчин одоо ингэ ерөнхий дасгалжуулагч гэж нэг л дасгалжуул. Тэр хүн бол багийнхаа тоглолт, тактик, хамгаалалт тийм юм а бэлдэн штэ. Тэрэн дотор атлетик тренер маань болохоор тэр тамирчны одоо бие физиологийн хөгжлийн талаар тэгээд нөгөө ур чадварын тренер гэдэг скил дасгалжуулагч нь болохоор тэр тамирчны заалал шийдэлт одоо юу гэдэг тэр ур чадварын бүх юмнуудыг хийж тэгээд тэр ер нь угаасаа тамирчид маш сайн унтаж амарж ээж дараагийн тоглолтод нөгөө булчин чаа амарцсан толгой хоёр сэрэг сэтгэн маш чадвартай гүн гэсэн үг тийм амарчдыг одоо хүүхдүүд ихсэндээ түрүүний ярьдгаар сайн унтуулах хэрэгтэй. Ингээд нөгөө унтаад сэрч чадаагүй ноцоорсон би одоо яаж бодсон гүөх чадвар бас нэг 100% одоо юу н гарахгүй л гэсэн үг шүү дээ. Унтаад сайхан амарцсан би амарцсан толгой сэтгэх гүөх ажиллах чадвар нь яг л тэр хэмжээнд байсан. Энгийнээр бодоход тийм юм байна. Тэгвэл яг нөгөө хариуцсандаа эзэн байх. Ерөөсөө хинч тэрийг би ерөхий засгалжуулагч би мэдэж мэрэгжлийн багч нь тэгэл мэрэгжлийн хүмүүсээ сонгож байгаа нь тэр шүү дээ. Төгөлтэй янз байна. Тэгэхээр сайн ур чадварын дасгалжуулагч. Чи хэрвээ чадахгүй бол чиний цаана хүлээгээл зөндөө мэрэгжлийн багч орохгүй өндөр цалин тавьцаанд хүлээгээл байж байгаа. Гадаад бол тийм л байт юм байна. Одоо Монгол тэр лөө орж штэ тий. Ер нь шилжсэн баг. Ер нь бол орж байна. Тийм мэрэгжлийн гэдэг хүн чинь яг нэг хувь хүн болгон дээр л ажиллах гэдэг ямиг мэрэгжлийн болоо. Баг та нэгэн бүс ажиллаж байгаа ч гэсэн хувь хүн болгоны одоо сэтгэл зүй дээр хоол дээр нь одоо дасгал дээр нь бэлтгэл дээр нь гэдэг бүх хүний одоо яг онцлогтон тохирсон тиймэрхүү юм хийн гэдэгчлийг мэрэгжлийн болоод эхэлж байгаа л гэсэн. Хоол гэдэг юм чинь бас амар чухал штэ тий. Чи өнөөдөр сайн бэлтгэлийгээ 500 г-ын хөс гаргалаа. Хөсөө гаргаад ажиллачаад амар сайн байна жаргалаа чи улаанаа чи үнэхээр сайн ажиллаа гэдэг хуушур бууз те одоо тим юмар ингээд өгчий л та. Тэгэхэд улаанаа маргааш хуушур буузандаа өнөөдрийн шатаасан 500-а сайхан нөхөөд бэлтгэл маргааш дахиад 0-оос эхэлнэ. Яагаад гэвэл өчигдрийнхээ чи амар сайн нөгөө өөх дижэдэг хоолоор дижээцэн орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр хоол зүйч гэдэг хүн чинь өөхий чинь биш ядарсан булчингийн чинь дижээдэг хоолоор солих ёстой. Хоол зүйч гэдэг чинь ерөөсөө тийм байгаад байгаа байхгүй. Бид тэр чинь сар бэлтгэл хийгээд дандаа тийм юмар бас яагаад байхгүй л те. 14 хоног тийм хоолоор ингэж хагаад нэг өдөр сайхан тийм пицца одоо тийм зоргоороо дуртай юм хийдүүлнэ. Хүний бие организм чинь тэрийг бас шаарддаг юм байлгүй дээ. Хувилбар одоо хэвнэ хичнээн хувилбар дээр тавлж ах шиг. Нэг багт уу? Тий. Нэг багт 40 50 60 70 гэж байгаа байхгүй мэрэгжлийн баг дээр. Тэрнээс хэрэгэлдэг нь нэг 10 20 те. Тэрний эрзээр одоо нөгөө цаад нөөцөнд нь ингээл үзэл байж идэг гинэ. Тэд нар одоо зөв нөгөө Василий гэдэг дасгалжуулагч маань тэгж ярьж байгаа. Нэг баг 50% дор байж байх хэрэгтэй. Тэрнээс бид нар 10-аас 20-ын дандаа тогтмол хэрэгэлнэ. Тэгэл энэ чинь ингээл дандаа ингээд араагаас солигдож явдаг. Болохгүй байгаа хувилбарууд
эсрэг энэ хувилбар болгон ч нөгөө зүгээр л ингээд харахгүй хийгдээд байдаг юм биш байхгүй тий. Тэр эсрэг тоглох байгаа багтаа тохируулж тэр хувилбараа тавьж байгаа. Угаасаа ингээд тэр дээр нөгөө статистик гэд хүн байж байгаа статистик тренер тий. Тэр хүн эсрэг багийн тоглолтыг үзээд судлаад энэ баг ийм байна, тийм байна. Өнөөдрийн үед ингээд яана гэж судалсан тэдний самбар нь тийм байдаг. Тэгээд тэрэн дээр бид нар ийм хийх ёстой юм байна. Тэр ингээл мэрэгжлийн төвшөнд очно гэж чинь угаасаа л наатах чинь шүү дээ тий. Бүх тоглогч онлостой л байгаад байгаа байхгүй тий. Чиний давуу тал, сул тал одоо юу гэдэг тэр болгон чинь тэгэл бүх хүмүүсийн эсрэг багийн хараанд л яваа шүү дээ. Тэгээд тэрийг хин зөв найруулж хин одоо хариу үйлдэл үзүүлж тэрний үйлдэлийг хин зөв хийж хариу үйлдлийг хийж чадсан тэрний эсрэг нөгөө дасгалжуулагч хэр сайн толгойг нь эргүүлж чадсан баг нь хэр сэргэлэн баг нь л очиж байгаа шүү дээ тийм үү. Ямар сандал дасгалжуулагчийн нүүдэл гэж л нүүдэл гэж ярьж байгаа шүү дээ. Шатар тоглож байгаа тийм. Манаагийн шийдэлт хэр байна. Тэрэн дээр чинь тодорхой гаргаад өгч байгаа байхгүй. Тоглолт болгон дээр чамд цаас өгч гинэ гэдэг чинь дасгалжуулагч тэрийг аваад анализ хийгээд статистикээ сайн судалж агаад дараагийн бэлтгэл дээр би юугаа хийх вэ гэдгээ тэндээс л харах хэрэгтэй. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Сүүлийн асуултыг бас яг хувь хүн та дөрвөөс асуумаар байна л да. Бат Эрдэнэ хувьд сагсан бөмбөгийн спортод одоо дурлаад сагсан бөмбөгийн спортын хүн боллоо шүү дээ. Одоо гэр бүлт боллоо тийм үү. Чиний амьдрал яг ямар өөрчлөлт гарсан гэж боддгоо. Хамгийн одоо том өөрчлөлтөөс бол хамгийн том нь бол хувь хүн гэж бодож байна. Одоо хандлага гэх юм уу одоо ингээд одоо сагсаар юм уу спортоор яваагүй байхаа би бол одоо яг одоо өөрийгөө төсөөлөх тасал. Тас хүнд гарах юм эсвэл тий бас годож битэлтэй байдтай зодолтой яваад гэдэг юм уу. Би ч бас хувийн талдаа бас нэг юм жоохон ууртай шартай талдаа. Тэгээ тэрийг бас спортод орсноор зөв зүйлтэй. Тэгээ ууртай гэхээс илүү сэтгэл хөдлөл өндөртэй л да ах нар ч яг тэр бас харагддаг. Тэгэхээр яг энэ спорт чам тэгж нөлөөлсөн юм шүү дээ. Шгшээ багийн сургуулийн шгшээ багийн ахлагч байх юу нь ямар байна? Сургуулийн шгшээгийн ахлагчтай л яг одоо нэг шинэ суучлыг гэдээ бас том тэмцээн. Бас ингээд шинээр энэ саяхны хэдэн жилийн өмнөөс л эхлээд айгу хурдстайгаар өсвөл бүгд 7 хоног болгон хүсэж хүлээгээл тэгэл бэлтгэлтэй хүлээгээл та. Тийм. Одоо ингээд яг бас нэг хотод ах нартай байгаад хахаар тэгээд ингээд багшийг ингээд шал деми юм дээр одоо ингээд хүүхдүүдийг хоцорлоо гэд багш деми загинж бидрийг цаг алдчих яхахын оронд тэрийг би зохицуулаад за ингээд бэлтгэлтэй хоцрохгүй шүү багшийг ингээд хэдүүлээ. Тэ эсвэл ингээд багшийг бидэрт ингээд загинж ингээд ууралж явах цагийг өөр илүү ашигтай юмд өнгөрөхийн тулд би бас тиймэрхүү талтай бас. Хөрхөн системд бас орцсон л шүү дээ. Багшийн өмнөөс тэг багаа ингээд юу яагаад тэ. Одоо нэг би бас нэг юм тодруулъя лигийн Америкт болох нэг лиг болох гэдэг. Тэгээ Эрдэнэс маань төвшин дээр Бат Эрдэнэ гэдэг хоёр хүүхд шалгарсан байгаа. Энэ лигийнхэн талаар ярьж. Тэр лиг нь болохоор хүүхдүүдийн одоо Америк хүүхдүүдийн өсвөрийн лиг гэж хэлж байна. Гэхдээ өсвөрийн лигээс илүү ингээд мужаасаа шгшээг ордог. Одоо ганцхан Чикаго хотоос шгшээг орохгүйгээр одоо Ohio мужаас бас өөр тийм Oakland мужаас тэгэл айгүй тийм том тэмцээн. Одоо Шараа багш маань бол хэлэхдээ л ер нь Америкийн хүүхдүүдийн 100 олимп. Хүүхдүүдийн олимп. Зардлын хувьд $7,000. Монгол мөнгөөр 24 сая төгрөг. 24 сая төгрөг. Тий. Ямар хугацаанд явах вэ? Хугацаа нь бол яг 7 сарын 1-нд Монголоос хөдлөөд 8 сарын 2-нд байна. Яг аавч нь яаж шийтгэл ах. Тэгтээ миний зөвхөн хүслийг одоо компани захирлууд, найз нөхдүүд маань сонсч ивэл аавч ч юм бол надад хэлээгүүлдэ ингээл мөнгө төгөр гэж хэлээгүүл. Гэтэ миний өмнөөс би бол яг тийм мэдрээд байгаа байхгүй. 100 гэж шууд $7,000 зарцуулах, $7,000 зарцуулах бас хэцүү. Тэгэхээр миний зөвхөн нэмэлт хүсэлт гэх юм бол энэ подкастыг үзэж байгаа найз нөхөд, компани захирлууд байх юм бол Эрдэнэс 2 хүүхэд шалгарсан. Улсын шгшээ гэсэн үг шүү дээ одоо. Тэгэд энэ хоёрыг бас Эрдэнэс дэмжиж бас санхүү дээр нь бас жоохон
тусламж үзүүлвэл бас маш хэрэгтэй шүү. Тэрэн дээр бас уриалж байна. Тэгээд надтай холбогдорой гэж хүсэж байна. Оюнбатын үед сагсан бөмбөр бас амар нэлээ гайхалтай одоо тоглолцсон та. Одоо өнгөрсөн жилийн үйлдвэрийн аврах дээр Жаги Оюнбат хоёр л ерөөсөө шууг үлсэн шүү дээ бас л те. Тэгээ ер нь хэзээ сагсан бөмбөр тоглолт болсон юм. Би оюутан болол ер нь тоглож эхэлсэн. Хэд онд вэ тэр нь? 11 онд. Тий. Тэгээд ангаахт ороод ангаахын юунд ороод ангаахтаа тоглож байгаа. Ангаахаас тоглолт шигшүүдэд тоглолт гэсэн. Тий. Тэгээд гимтэл сог судлалын үндэсний төвд ороод одоо нөгөө нэг имлэгийн салбар ч бас сагсан бөмбөг ч бас их том дэмжлэг болдог шүү дээ. Тий, одоо бүр лигтэй болсон байгаа шүү дээ. Тэр лиг мэгтэн одоо тоглолдог. Тэгээд ер нь л ангаахаа салбар тоглож байгаа л тэгээд Эрдэнэ татта нөгөөд ирсэн дээ. Эрдэнэтэй лиг тоглохоор ямар байна? Сонирхолтой. Ер нь бол одоо яг Эрдэнэтэй цагчдыг би ч нөгөө 10 жилдээ тоглож байгаагүй. Оюутан болоод тэнд тоглож байгаад ирсэн болохоор яг Эрдэнэтийн цагчдыг яахтар сайн мэдхгүй учраас одоо яг нөгөө тоглолтуудаа бүх лайвуудын одоо ер нь үзэж байгаа та ер нь. Сагсан бөмбөг чамд ер нь хэр нөлөөлсөн бэ? Одоо сүүл сагсан бөмбөг тоглосон би юм нэг шүү. өөрөө сонирхолтой учраас нөгөө яг терапевт чиглэлээр явъя гэж бодоод ер нь бол яг терапевтийг сонгосон гэсэн. Яг нөгөө нэг тэр үед ч яг одоо 11 12 өнд яг терапевт гэж угаасаа мэдхгүй анх л ер нь нэгдэжсэн байхгүй. Тэгэхээр ер нь бол яг физикал терапевт гэдэг юмар яваад өөрөө спорт сонирхолтой юм чинь тэгээд ер нь бол тамирчтай ажиллая гэсэн бодлоор ер нь яг энэ мэргэжлийг сонгосон гэсэн. Тэгээд одоо хотод гэмтэл дээр туршлага сууж байгаа Эрдэнэтийнхаа сэргээн засгийн хөгжил дээр ер нь бол жоохон гар нэмэр оролцъё гэж бодоод ер нь л Эрдэнэт рүү буцаа нүгët ирсэн байна. Ирээд нэг 3 жил болж байгаа шүү дээ. Гэр бүлээр ингээ нүгët ирсэн. Оюнбатын үед нэмэлтээр ингээ хэлэхэд анх би нөгөө тоглолтыг хараад тэр терапевт гэдэг зүгээр сонссон ямар залуу ямар хүүхд ирсэн мэдэхгүйсэн. Тэгээд энэ штэ гэдэг тэр нэг бужигнуултын тэмцээн дээр чинь надад хэлж өгчсэн. Тэгээ би өөрөө очиод чамтай гараараад танилцчихсан тийм. Тэгээ Оюнбатаас баярлаа гэж хэлмээр яг тэгэхээр энэ төрлийн нэг үнэхээр өөрөө сэтгэлтэй нөгөө юутай болохоор ингээд бүх юм дээр уриалахгүй хүлээж авдаг байхгүй. Тийм учраас ингээд яг терапевт шаардлагатай мэдлэг шаардлагатай хүн байх бол хизээч хамаагүй ингээд Оюнбатад хандаж болно те. Тэрийг бас өөрөө бас илэрхийлээд байгаа. Хотгоогийн хувьд сагсан бөмбөг спорт ер нь яг амьдралч яг ямар нөлөө үзүүлсэн гэж боддөг вэ одоо ингээд харах. Тандах ч одоо ингээд бүхэл бүтэн шигшээ баг бүрэлдэхүүн яаж байгаа олон хүүнэрийн аавд. Тэгээ яг нэгдүгürt бол яг хүмүүжил спортын хүмүүжил гэж ярьдэн шүү дээ. Спортын хүмүүжил. За тэгээд дараагаар нь бол нөгөө одоо олонтой гэх юм уу одоо танилын өрөө, найз өрөөг бас нэлийн тэлж өгсөн. Тэг үнэн ч найз тий. Тэгээ 3 дугаарт нь болох юм бол яг нөгөө нэг багасаа л нэг холбоо шигээд явцсан учраас удирдах тий. Одоо ингээд хүмүүстэй удирдах энэ чиглэлээр бас нэлийн дэм бос юм болол гэж боддоо шүү дээ. Одоо ингээд эргээ харахад тий. Нэг олон ааш цантай хүмүүстэй ингээд харцаад ингээд явсаар хагаад ерөөхдөө одоо ажил дээр харахад ч гэсэн ерөөд айгуу тийм дөхөм. Тийм талбай ажил хоёрч бараг л адилхан даа зарчлаа. Тэгээ одоо олон хүүхдээ тэгэл одоо эхнээс нь нэг спортын юу гэдэг шиг тэгэл нэг спортод ингээд даатгал эхнээс нь явж илээ. Эхнээсээ ингээд амжилт үзүүлээл энэ жилийн сурагчлалыг дээр мөнгө медаль авчихсан тийм боргил. Тийм боргил спорт бол ямар нэгэн байдлаар одоо эрийг нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Өөрөө тэр өөрийнх нь биеийг тулцсан тийм. Тийм учраас тэгэл одоо спортол найдаж үлдэн дээр гэж эхнээс нь бэлтэж байгаа. За Жонны ахын хувьд мэдээж өөрийн хувьд бол амьдралд нь нөлөөлсөн маш олон зүйл байгаа бах. Гэхдээ би бол Эрдэнэтийн энэ олон шавн дээр энэ олон залуучууд таныг харж, таныг одоо тоглолтыг хараад, таны одоо секс дугууланд хичээлж хамрагдаж явснаар маш олон амьдралд үр нөлөө үзүүлсэн гэж боддог байхгүй. Тэгэхээр таны хувьд ер нь спортоор одоо хичээлж энэ спортыг сонгосон амьдралд чи ямар нөлөө үзүүлсэн бэ гэж бодож байна. Эцэг амар том нөлөө шүү дээ. Одоо өнөөдрийг хүртэл явж байгаа миний ажиллаж байгаа тий одоо өнөөдөр байгаа энэ багийн спорт гэдэг чинь амжилт гаргана гэдэг чинь 5 өөр тийшээ хардсан хүнийг л ингээд нэг гар болгож нэг чиглэл рүү чиглүүлээд явуулна гэдгийг л заах гэдэг байгаа шүү дээ тий. Нэг баг байна гэдэг чинь айгүй чухал байхгүй юу да. Энд чинь тэгээд дандаа ирчүүд
Тэгээд эмэгтэйчүүд гэсэндээ нийлээл нэг баг болно гэдэг чинь хүчтэй болж байгаа л гэсэн эмэгтэй баг бодчих. Миний анзаардаг таны одоо таны зүгээс анзаардаг хамгийн том зүйл бол ямар ч үед ямар ч одоо үеийнхэн үнэхээр таныг хайрлаж хүндэлдэг. Заалны дотор заалны гадаа тэр нь бүр надад үнэхээр үн цэнтэй санагддаг. Ямар гоё юм бэ гэх. Тэг ингээд үе дамжаад зарим таны багш юу биш шив биш байгаа байхгүй болно. Тэгэхэд чинь ингээд нэг домог болоод ингээд яригдаал ингээд ирэнгүүт. Тэр нь их гоё санагддаг. Домог цаашаа. Үнэхээр та өөрөө та бол бас л дараахан шүү дээ тий. Ер нь яг та боломж байдаг бол би бүр олныг авчираад олноор нь нийлүүлмээр шүү дээ тий. Дан сагсан бөмбөг чинь тоотой байхгүй тий. Баг 10 хүнтэй мөрчөнтэй байх хэрэгтэй тий. Тэгэл 10-ыг нийлүүлэх хэрэгтэй ёстой байхгүй. Зөв залуу хүмүүсийг нийлүүлээд явахлаар үнэхээр хүч гардаг шүү дээ. Гал гардаг шүү дээ тий. Үнэхээр хүчтэй. Тэр олон залуучуудыг эвлүүлнэ. Тэр чинь янз бүрийн ааштай хүмүүс байна. Ааштай, тий сайхан ааштай. Манай энэ одоо бас ямар ч ааштай байсан. Одоо эдний гурав ч гуруулаад миний гараа шүү дээ. Тийм булгаа баярсайхан улаана. Энд гэр бүлэрээ хүмүүс зөндөөл байж л шүү дээ. Гараар ороод гарцсан тий ах дүүнэр. Тэгээ эдний чинь бүгдийг ингээд сайхан нийлүүлээд нэг баг болгоод нэг санаатай болгоод тэгээ явахлаар л амжилт бол тэндээс л гардаг юм дөө. Энэ хугацаанд бас их юм өөрчлөгчээ. Хувцас, бэлтгэл, хангамж гэл те. Тэр багийн тэр бүхэл бүтэн тэр бүтцээр өөрчлөг. Сагсан бөмбөгч тэр чигээр өөрчлөгдөж байна шүү дээ. Хөгжил. Одоо энэс ч өөрчлөгдөн шүү дээ те. Бид нар Монгол өөрчлөгдөх байхгүй те. Америкийг бид нар ерөнхийдөө бараг л тулчаад байна л гэдэг яриад байгаа шүү дээ. Энэс бөмбөгний хэмжээ томроод ч юм уу, самбарын хэмжээ өндөрсөж мөндөрсөхгүй, талбай хэмжээ томрохгүй л бол ер нь бол сагсан бөмбөгийн тоглолт шийдэл одоо бүр логонд хүрчлээ шүү дээ, тийм үү? Одоо шийдэл чинь эсрэг талын талбайгаас шийдэх дутаад байна шүү дээ. Тоглож байхдаа гаргаад нөгөө талаас шийдэх хайхгүй бол тий. Одоо хаадаг болчиход шүү дээ. Одоо тэр хуучин бол бид нар гурван шугны араас шийддэг байсан бол одоо лого гэдэг чинь нэг сонин биш болчихлоо шүү дээ. Логон дээр шийддэг. Сүүлийн 2 жилийн амар тийм. Энд чинь ингээл хөгжил дээшгээд тулаад байна л тоглолт моголж одоо үсрээд одоо ингээ өнгөрч мөнгөр тоглохгүй л бол за нэг ийм тоглолт байдаг да гэдгийг хүн болгон мэддэг болсон шүү дээ. Тоглолт одоо тоглолтын тэмцээн айгу сонирн болсон шүү дээ. Тийм биз дээ. Хамгийн сүүлийнх нь миний үзснээр хамгийн гоё тоглолт тэр Скорпион гэдэг өнгөрч явж байгаа араараа тогтцдог тэр тоглолтноос цаашаад ер нь одоо юм гарахгүй хаад. Би бол хөвдөө бол сайхан бүр айгуу гоё ярилцлаа. Ингээд 3 үеийн төлөөлөлтөд суугаад ингэж ярилцах боломж олсон. Олцсонд их баярлж байна. Та хэдийгээ бас нөгөө урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Манай подкаст өнөөдөр GA Home Decor гэдэг тавилгын дэлгүүрээс хүрж байгаа. Тэгээ манай подкастын ивент тэтгэгчээр манай Эрдэнэ дотод үйл ажиллагаа үйлдвэр нь одоо байдаг. Яг манай Эрдэнэтийн унгой өх ингэж Эрдэнэ дотод өөрөө ингээд үйлдвэрлэе эхлээд явж байгаа. Тэгээд зочдоо гарын бэлэг гардуулж байна. Баярлалаа. Яг органик ихтэй байсан юм уу? Бас гоё дурсамжийг бас сэргээсэн баг. Баткад маань бас хэрэгтэй мэдээлэл ярьслаа болсон бахаа гэж бодчих. Зарим тэр тоглолт юуны ярианы ихэнд бүр юу яриад байна гэсэн санаарсан дээ тэрэг. Энэ хүмүүсийг дараагийнхаа нэвтрүүлэгт юу нэгж байгаа ганцаар нь дахиж нэг дуудаж оруулаарай. Би өмнөөр нь ярьсаар юу ч ярьсан. Таны ч ингээд гоё байхгүй ингээд чихэнд ингээд бүх юм ингээд ярьсан яриа болгоно. Жонхи маань хувьд одоо Монгол улсад анх удаага аймаг тий дээдлийг явуулсан. Энэ яг энэ одоо амжилтанд гар бие оролцож та улаан гараараа л хөрхий оролцсон хүн үнэхээр гавьяатай. Тэгээд цаашдынх нь таны одоо багт Эрдэнэбаи нарсныхандаа бас амжилт хүсье. Цаашдынх нь дасгалжуулагчийн болоод тамирчных нь гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье ах та. За баярлалаа. Гэрэл Батар шиг. Гэрэл Батар шиг. Баярлалаа. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic.